Чимээгүй хүн ардаа чихэнд минь амар амгалангийн орш хуйндайд аялгуу эгшиглэн зүрх сэтгэлийг минь улам улмаар ариусган байна. Хүндрэлтний ариун сэтгэлийн найрал хөгжмийн удирдаач гэгэн ширээт улсын тэргүүн Ромын хамт Францис Тэнгэр бурхны харьяат хүмүүн заяат оршжээ. Сайн үйл бүхнийг дэмжин урагшлах эртний сайхан өрөөлтөө монголчууд бид түүхийн их хүнийг дурсан санах нь хүмүүний ёсон мэлээ. Гэрлийн хэдэн сая жилийн хязгааргүй орон зайг нэвтлэн туулж энэ дэлхий дээр төрсөн Ромын пап Францис зөрчил тэмцэл дүүрэн хорвоод агуу сайн сайхан амьдрал зовлон гунигтайхан орших хүндрэлтний дунд 88 жил амьдраад буцаад явчихсан юм. Хэрвээ тодорхойлж чадахгүй энэ орон зайг эргэн бодоход тэрээр энэ хорвоогийн нэгэн жилийг ганцхан хоног гэж үзвээс бидний дунд ердөө 88хан хоног жочлоод явчихсан мэт санагдана. Гэгэн ширээт улсын тэргүүн Ромын пап Францис дэлхийн гэгэн эцэг хэмээн хүндлэгдэх учраас инх тайвныг эрхэмлэгч монголчууд хүндрэлтэн хүндэтгэн эрхэмсэх сайхнаар дурсах нь юутай ариун үйл хэрэг буюу. За сүүлийн өдрүүдэд дэлхийн нийтийн анхаарал Ромын пап Францисийн таал төрсөн тухай мэдээнд төвлөрч байна. Энэ том үйл явдалтай холбоотойгоор зарим санаа бодлоо хуваалцъя гэж бодсон юм а. Пап Францис бол яг уугуул нэр нь бол Берголио гэсэн хүн байгаа. Аргентины хүн. Христийн шашны сан Мартин. За Берголио хам өөрөө Америк ТВ-с төрсэн анхны пап гэж ингэж үздэг. За энэ папаар сонгосон даруйда уламжил ёсоор ямар нэгэн түүхэн хүний нэрийг овгоолгож авдаг. Тэгээд Берголио хамт Ромын пап болохдоо Францис гэсэн нэрийг авсан. За тэр Францис гэж яагаад ийм нэрийг авав? Тэр Францис гэдэг чинь юун нэр билээ, хэний нэр билээ гэж хүн асуух нь ойлгомжтой. За Францис бол 13 дугаар зуунд амьдарч байсан нэгэн ариун явдалтан байгаа юм. За нэлээд чинэлэг арил төрсөн эрх өссөн юм хүү. Гэхдээ Христийн шашинд гүн гүнзгий нэвтрээд сүжиг бишрэлдээ автаад би баяа айлын хүүхдээ. Гэхдээ би бусдад туслахын тулд энэ баялагаас татгалзах хэрэгтэй байна гэд тэгээд өөрийнхөө жирийн хувцаа тайлаад ламын хувц өмсөд тэрнээс хойш ариун явдалтан болох тэр их зам өрөө хөөж ихэсэн байна. За тэр замыг хөөхтөө бол францисканчуудын хөдөлгөөнийг үүсгэсэн. За өөрийнх нь амьдралдаа баримтлажсэн зарчим бол үгээгүй хос ядуу болж ич ямар нэгэн юмд сэтгэлийн хувьд, шунлын хувьд татагдхаан болж ич жинхэнэ бурханд үнж зүтгэх гэсэн ийм философиг сонгосон байна. Тэгээд өөрөө ерөөс огт өмчгүй байсан учраас бол ямар нэгэн юмны хойноос хөөцөлдөг сэтгэл санаа өмөрлөх юм байхгүй зөвхөн Христ бурханд өөрийнхөө бие сэтгэлийг зориулсан байна. Тийм учраас бол ядуучуудын ариун явдалтан гэж хэлдэг. Өөрөө хамгийн ядуу хүн байсан. Тэгэхээр хамгийн ядуу хүн болно гэхээр доошоо унах зай завсар байхгүй гэж үзэжсэн байна. Унлаа гэхэд Франциск ариун явдалтаас доошоо унна гэж байхгүй гэж. Тэгж унжээж өөрөө Бурхныг олсон байна гэж ингэж үздэг юм байлээ. Тэгэхээр энэ Берголио хам өөрөө Францис гэдэг тэр ариун алдартны нэрийг авахтаа өөрөө тэр зам мөрийг сонирхож, хүндэтгэж, тэр зам мөрөөр замна гэж ингэж бодож энэ нэрийг авсан байна. Тэр утгаараа энэ Францис пап өөрөө ядуучуудын пап гэсэн нэртэй. За бүр өргөн утгаараа ард түмний пап гэсэн нэртэй. За Монголд айлчилж монголчуудыг сэтгэлдээ багтааж
монголчууд ч гэсэн папыг сэтгэлдээ багтаасан тэр утгаараа аваад гэх юм бол бас Монголын пап гэж хэлчихэд бол одоо буруудахгүй хаа гэж би боддог юм аа. За энэ пап бол Монголд зорж ирсэн. За би хөрс хөрөгийн урилгыг хөрс хөрөгчийн хүслээр даалгавраар өөрийн биеэр Францис папатай бич гардуулсан. Энэ урилгыг хүлээж аваад хэд хэдэн чухал үг хэлсэн. За нэгдүгээрт бол би Монгол улсын төрийн тэргүүн урьж байгааг би их сайхан одоо бэлэгч хийж хүндгэлгээр хүлээж авч байна гэж хэлсэн. За би Монгол заавал очно гэж хэлсэн. Тэгээ бид бол очихдоо пап их л олон орны урилгатай байдаг учраас зав зай муутай учраас ямар нэгэн одоо манай энэ Монголтой ойрхон одоо газарт очихдоо очих замдаа эсвэл тэнд очичоод буцах замдаа Монголоо дайрах болов уу гэж бодож тийм санал хэлсэн. Тэгсэн чинь үгүй Монголын эзэнт гүрэн папын институт хоёрын хооронд олон зуун жилийн өмнө харилцаа холбоо тогтцсон байсан. Танай дээр үеийн хаад дээр үеийн папуудад загтал бичиж, папууд танай хаадад загтал бичиж, ингэж загтлаар харилцан солилцож байсан учраас би тэр сайхан түүхийг хүндэж байна. Тийм учраас би Монголд очихдоо зорж очноо. Ямар нэгэн оронд очих замдаа эсвэл ямар нэгэн улс орноос буцах замдаа монголоор дайраад өнгөрөхгүй би бол зорж очно гэж хэлсэн. Тэр бол их сайхан үг байсан. Тэгэхээр папын онцлог бол ерөөс хэлсэн амдаа хүрдэг хүн. Тэгээ хэлсэн амдаа хүрээд Монголыг зорж ирсэн. Зөвхөн Монголд альчиж буцахын тулд одоо хүрэлцэн ирсэн. За гигэн ширээт улсын төрийн тэргүүн за бидний хил заншснаар Ромын пап манай улсад төрийн альчил хийж манай хоёр орны түүхэнд за мөн дэлхийн түүхэнд ч гэсэн бас алтан үсгээр бичигдэх ийм сайхан альчиллыг бол хийгээд явсан. За энэхүү альчил нь их олон тийм тэмдэглэлт ойтой бол давхцснаар их тийм онцлог байсан. Манай улсын одоо Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой. За Монгол улсын одоо 3 дахь хаан Гүйг хаанаас тухайн үеийн одоо гигэн ширээт улсын пап Иннокентэд одоо анх загтал илгээж хоёр орны хооронд энэ харилцаа үүсчихсэн энэ үеэс хойш бол яг 777 жилийн дараа за мөн орчин цагийн түүхээ харах юм бол одоо Монгол улс болон гигэн ширээт улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ойтой давхцаж энэ альчил бол босноор их тийм онцлог түүхэн сайхан альчил байсан. Яагаад түүхэн гэж хэлж байгаа юм бэ гэхээр манай улс одоо гигэн ширээт улсын самуартан одоо тухайн үеийн пап Иннокентийн элч Плано Карпиныг бол манай улсад одоо хүлээж авч тухайн үеийн пап Иннокентийн загтлыг Гүйг хаанд одоо авчирч исэн элчийн хуваар нь одоо хүлээж авч исэн энэ цаг үеэс хойш бол одоо гигэн ширээт улс одоо энэ Ромын католик сүм тийм ээ Монгол улсын хооронд бол улсын харилцаа тогтсон гэдэг одоо энэ түүхэн одоо бичрүүдэд үлдсэн байдаг. Манай хаад ноёдоос ч гэсэн илгээсэн загтлуудын одоо их хувь нь бол одоо өнөөдөр Ватиканы нууц архивд бол хадгалаастай байдаг. Энэ загтлынхаа одоо хувийг ч гэсэн одоо пап Францис бол өөрөө Монгол улсын ерөнхийлөгчд авчирч гардуулснараа их тийм олон түүхэн ач холбогдолтой ийм сайхан альчил болсон л доо. За тэгээ бид бол очихдоо энэ католик шашинтны ивэлээр хандвар өнчигөрөөсөө хүүхдүүдийг сургадаг, асардаг юм газар байдаг. Баян зүрх дүргэд. Тэр газрын хүүхдүүдийн хийсэн монгол гэрийг яг харахад бол ур муутай. Гэхдээ тэр хүүхдүүдийн сэтгэл шингэсэн. Тийм одоо монгол гэрийг би явж бэлгэлсэн. Тэгэд л тэр пап тэрэнд их баярлсан. Тэр бэлэг нь үнэтэй байх нь чухал биш. Хамгийн гол нь тэр хүүхдийн сэтгэл шингэсэн байх ёстой гэж. Пап Франсис үнэхээр олон хүний хоолой болсон. Түүний философи ерөнхийдөө яг ялангуяа хоолойгүй хүмүүсийн хоолой болох тийм одоо зоригтой хүн байсан. Оюун санааны хувьд ч гэсэн бас зөв байдлын талаар
зүтгэх нэг мундаг хүн байсан болохоор бид нар зөвхөн католик шашны одоо хүмүүс биш, ерөн дэлхийн ертөнцийн бүх хүмүүс түүнийг их дээдэлсэн. Олон нийтэд хандаж хэлэх үг хэмээх энэхүү арга хэмжээний үеэр бол Монгол Улсын ерөнхийлөгч Хунагийн хөрсөх болон одоо Пап Францис олон нийтэд хандаж мэдээлэл хийж үг хэлсэн. Эртний сэдвээ хүртэл таны ард түмэн үндэс угсаагаан хадгалахын зэрэгцээ сүүлийн хэдэн 10 жилд дэлхий дахны ардчлал хөгжлийн их сорилтод нээлттэй байж иржээ. Өргөн хүрээний дипломат харилцаатай. Нэгдсэн үндэсний байгууллагын идэвхтэй гишүүн Монгол улс өнөөдөр хүний эрхийг дээдлэх энх тайвныг цогцлоохын төлөө хүчин чармайлтаараа Аз ТV-ийн цээжнээ төдийгүй олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Би энд та бүхний дэлхийн нийтэд цөмийн зэвсгээс ангид улс болохон зарлаж цөмийн зэвсгийн тархалтыг зогсоох талаар баримталж байгаа шийдвэрийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Монгол улс бол энхийг эрхмэлсэн гадаад бодлоготой ардчилсан улс төдийгүй дайны дэлхийн энх тайвны төлөө хувь нэмэр оруулах эрхэм зорилго тээж аваа улс юм. Та бүхэн ойр тойрны хон зовлон амирлуулах үйл хэрэгт босоо Монгол бичиг шигээн чигч тууштай байж хүн төрлөختөнд хүмүүний мөн чанарыг үлгэрлэн сануулж хөрст дэлхий хэмээх нэгэн гэртэн хөх тэнгэр шиг орших болтугай. Баярлалаа. Монгол хэл дээр хамгийн сайнаар орчуулсан папийн үгийг бид нар Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч их баяраас авсан билээ. Тэгээд бид бүгд ахын дүүс гэсэн утга учиртай тийм сургаал маань үнэхээр тэнгэрийн доор бид нар бүгд ахын дүүс гэж бие биенээ үзэх ёстой гэсэн утгатай. Тэгэхээр шашны хоорондын харилцаа зөв байж ээж бид нар тухайн улсын нийгэмд хувь нэмрээ оруулж чадна гэсэн тийм чухал одоо сургаалыг бидэнд хайлаж өгсөнд бид нар их баяртай байна. За энэ пап бол бас Монголд ирэхтэй гэдэг нь бол юугаар мэдж ийм гэхээр бол Монголын католик шашинтан цөөхөн итгэж биширж байгаа хүмүүс нь 1000 гаруй хүн байгаа. Католик шашин дэлхийд бол хамгийн том шашин. Христэд шашинд шүтгчид, биширэгчид сүрсгтэн олон гэх юм бол 2 тэрбум гаруй гэж ингэж үздэг юм байлээ. Христийн шашин гэсэн тэр том айл дотроо католик шашинд нь бол хамгийн том нь 1.4 тэрбум хүн энэ католик шашинд өөрийгөө католик гэж нэрлэж ингэж өөрийгөө тооцоолдог. Тэгвэл энэ Ромын пап бол 1.4 тэрбум хүний аав нь үлгэр дуурайл болсон хүн байх нь байна. Тэгэхээр тэр хүн бол одоо 1.4 тэрбум хүний оюун ухааны удирдагч нь боловч дөнгөж 1000 гаруй хүн католик шашинд шүтгчтэй Монголд жижиг гэж бодлого ирсэн байна шүү дээ. Тийм учраас энэ хүнд бол одоо заавал том байх халбгүй. Хамгийн гол нь сэтгэл байх хэрэгтэй. Хамгийн гол нь тэр нэг инээлгэж чаддаг тэр нууц увдис байх хэрэгтэй. Хамгийн гол нь ядуу гэж нэгийг ад үздэггүй. Тэгэхээр Ромын пап Францисийн тухайд өмнөх үеийн папуудтай харьцуулахад нэг юм онцлог зүйл байдаг юм байна. За учир нь бол түүний хувьд энэ сайн үйлсийн аян за энэ буйны үйл ажиллагаанд бол асар их хэмжээний одоо хувь нэмрээ оруулсан ийм пап гэдгээр онцлогтой. За дэлхийн нийтийн өмнө тулгамдсан олон сорилт бэрхшээлүүд, тухайлбал өлсгөлөн ядуурл, за дайм өргөлдөн, их тайвны асуудалд, за мөн уур амьсгалын өөрчлөлт гэдэг энэ олон зүйлүүдэд Ромын пап бол маш итгэх санаачлагтай ийм ажиллаж байсан гэдгээрээ бол олон нийтэд одоо дэлхийд дахинд бол энийг бол үнэлдэг. За тухайлбал уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх төслүүдэд зориулж Ромын пап болон түүний одоо санаачлагаар за мөн түүнчлэн Ромын папын санаачлагад нэгдсэн донорууд нийлж 60 орчим одоо сая доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг бол босгож байсан байна. За дэлхийд дахинд өлсгөлийн ядууралтай тэмцэх одоо сайн санааны үйлсэд Ромын папын санаачлагаар мөн 100 гаруй сая Америк доллартай тэнцэх хэмжээний санхүүжилт болсон гэсэн юм тооцоо судалгаа байдаг юм байна. Юуны өмнө бид нар төрийн тэргуунд талархал илэрхийлж
түүнийг папыг яг албан ёсоор урьдсандаа бид нар их баяртай байсан. Тэгэхээр пап маань Монголд ирээд Монгол соёл түүх уламжлалыг дээдэлж үнэхээр олон одоо очсон үзсэн газраас онцгойлон хайрлаж Монгол түүхийг их дээдэлсэн хүн байлаа. Тэгэхээр ялангуяа шашны эрх чөлөөний их орон гэж үзээд нэлээд сүнслэг байдлаар одоо оюун санааны хувьд маш өргөн бас эрдний уламжлалтай болохоор Пап Францис Монголд хүл тавьснаас хойш гэртээ очсон шиг тийм мэдрэмжтэй байсан. Ромын папыг тал төгссөний дараа дэлхийн улс орнуудын төрөлсгийн тэргүүнүүд одоо Ватиканд хандаж эмгэлээ илэрхийлсэн. За тухайлбал Оросын албаны улсын төрийн тэргүүн Владимир Путин, Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп, за Франц, Итали зэрэг одоо нөлөөлөх улс орнуудын удирдагч нар бол эмгэлээ илэрхийлснээс гадна тухайлбал Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын хувьд ерөнхийлөгчийн үүрэгт албан тушаалд Оросноос хойш хугацаанд бол гадаад улс орн руу ямар нэгэн байдлаар айлчлт хийгээг байгаа. Тэгэхээр Трампын хувьд тэргүүн хадагтай хамт одоо Ватиканд очиж Ромын Пап Францисийн оршуулах ёслолын ажиллагаанд бол биечлээ оролцоно гэдгээ мэдгдсэн. За хүн амынх нь олонх нь одоо католик шашин шүтдэг улс орнуудын бүхий л төр засгийн удирдлагууд Ромын Пап Францисийн оршуулгын ёслолын ажиллагаанд бол одоо оролцоно гэдгээ мэдгдсэн. За эндээс харахад бол Ватиканы дэлхийд дахинд олон улсын бодлогод үзүүлэх, за мөн улс төр болон эдийн засагт үзүүлэх нөлөө одоо ямар хүчтэй вэ гэдгийг бол одоо харуулсан үйл гэж бол олон улс бол одоо харж байна гэж. Саяхан одоо манай Гандангийн тэргүүн хамт Ромод очиж энэ папта одоо амьсгал хураахаас өмнө амжиж уулзсан. Тийм учраас бол ингээд олон шашнууд хоорондоо их тайвны аргаар бие бинийгээ ойлгож, хүндэтгэж хамтран одоо сайн сайхны төлөө, их тайвны төлөө хүч чармалт гаргаж байгаа нь бас сайхан юм. Энэ Францис пап бол тэрний төлөө их хичээл зүтгэдэг байсан. Тий, Пап Францис үнэхээр олон хүний хоолой болсон. Түүний философи ерөнхийдөө яг ялангуяа хоолойгүй хүмүүсийн хоолой болох тийм одоо зоригтой хүн байсан. Оюун санааны хувьд ч гэсэн бас зөв байдлын талаар зүтгэх нэг мундаг хүн байсан болохоор бид нар зөвхөн католик шашны одоо хүмүүс биш, ерөн дэлхийн ертөнцийн бүх хүмүүс түүнийг их дээдэлсэн. Тэгэхээр Пап Францисийн тухайд дэлхийн өнцөг булан бүрт байгаа. За өөрсдийнхөө дуу хоолойг төр засагтаа, за мөн олон нийтэд хүргэж чаддгүй юм ядуусыг тусалт дэмжихэд бол маш идэвхтэй санаачлаг гарган ажиллаж байсан байна. За ийм ч учраас өмнөх одоо үе үеийн папуудтай харьцуулахад Ромын Пап Францисийн тухайд энэ ядууралтай тэмцэх төсөл хөтөлбөрүүдэд их хэмжээний одоо хөрөнгө оруулалт босгоход түүний одоо санаачлаг маш үр дүнтэй байсан гэдгээр бол олон нийт түүнийг үнэлдэг. Тэгэхээр Ромын Пап Францисийн тухайд энэ нийгмийн одоо цөөнх эрхэн зөрчигдсөн тэр бүлэгт одоо тулж очиж одоо ажиллах өөрийнхөө одоо төлөөлөгчдөөр дамжуулж за тэдгээрийн дуу хоолойг бол олон нийт хүрэхэд бол маш идэвхтэй одоо санаачлахтай ажилласан гэдгээрээ одоо дэлхийд дахин түүнийг бол одоо үнэлж хүндэлдэг байна. За дэлхийд байгаа 1.4 тэрбум католик шашинтнууд бүгдээрээ энэ папыг Деважин Тересийг залбирах баг. За бидэртэй адилхан одоо энэ паптай сайхан сэтгэлээ харилцаа тогтоосон хүмүүс бас дотроо сайхныг хүсье өрөөгөөд шинэ пап Ватикан Монгол улсын хоорондын харилцаа их тайвны төлөө, Монголын ард түмний сайн сайхны төлөө одооний энэ сайхан таалд өгсөн папын тогтоосон тэр сайхан харилцааг үргэлжлүүлэн улам сайхан гүнзгийрэн өргөн дэлгэр хөгжих болтугай гэж ингэж дотроо залбирх болно. Өмнөх төгөлдөр нарны дур төрсөн Өмнөд Америкаас гаралтай Ромын Пап Францис эрт цагийн ерөөлийн дээр Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрсөхийн урилгаар дэлгэр сайхан Монгол оронд минь айлчилсан түүхэн явдлыг бид бүхэн
мартах учиргүй. Тэрээр амьдралыг бүтээгч баяр баясгалан гэрэлгэгээ чин сэтгэл гүнээс улам мэдэрч Монгол түмэн дандан тэнгэр шиг бай хэмээн эрхэмсгээр загсан юм. Их дэлхийн нараан доорж иргсээр энэрэн нэгүсгүй гэрэлгэгээ мөн хөрчих болтугай.